Төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх нь чухал. Нэрээ хүүхдийн уйлаханд сэтгэл санааг муу болгож ядарч явхад эдгээрийг хянах нь хэцүү байдаг. Эцэг их болохтой холбоотой таны хүлээлтүүд бодтой байх хэрэгтэй. Нэрээ хүүхдүүд зөвхөн ягаан цэнхэр, торгон чимэглэл, инээмсэглэл, хөөрхөн шүү гэдэгтэй л хязгаарлагдахгүй. Энэ нь 24 дахь цагийн туршид хийгдэх хэцүү ажил. Ядарч сэтгэлээр унаж эцэг эхийн хувьд дутуу мэдрэмжтэй байх, хүүхдэд уурлах нь хэвийн зүйл. Эдгээр мэдрэмжүүд таныг муу эцэг их болгодоггүй. Яг л эдгээр мэдрэмж байхгүй байна гэдг нь таныг илүү сайн эцэг их болгодоггүйтэй адил. Хэрэв таны сэтгэл хөдлөлтүүд ихсэж, өөрийгөө хянах боломжгүй бол хүүхдийг тавиад хэдэн секунд өөр өрөөнд гарах нь хамгийн сайн арга юм. Тайвшрах, амьсгалах, хүүхэд уйлахыг зөвшөөрөх нь аюулгүй. Гэхдээ ядарсан эцэг эхийн нөлөөнд сөрөг үр дагавар авчирч чадна. Ийм нөхцөл байдал гарахгүй байхыг хүсвэл хүүхдийг асрахад хэд хэдэн том хүнийг оролцуулах нь зүйтэй. Зөвхөн ээжлийн ачааг үүрэхгүй, харин гэр бүлийн бусад гишүүд ч үүнд оролцох ёстой. Хэрэв хүн бүр бага зэрэг амарч чадвал та эдгээр ихний хэцүү саруудыг даван туулахад хамаагүй хялбар байх болно.